Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2009 он Хятадд 13 настай хүү нас барсан хэрэг гарсан байдаг. Энэ хэрэг нь Хятадын 15 нууцлаг хэргүүдийн нэг болж өнөөдрийн хүртэл хамгийн чигтээ аимшигтай хэргүүдийн нэг гэж яригдсаар байна. 2009 оны 11-р сарын 1 өдөр хол ажиллаж байсан аав нь удаан хугацааны дараа хүүгээ ирэхээр төрлөх нутаг Чунжинатын Банан дүүргийн хөдөө тосгон руу иржээ. Маш жижиг хуучин байшин бөгөөд очоод харахад уур таалга болон хажуугийн хаалга нь бүгд түгжээтэй. Дотор нь ямар ч чимээ анир сонсогдсонгүй. Ер нь хүү гэртээ байх үедээ хаалга онгорхой орхидог байсан тул бүгд хаалттай байгаа нь аавд их сэжигтэй санагдсан байна. Аав нь яасан юм бол хүү гэртээ байгаа юм болов гэж бодон байшинг тойрч үзжээ. Гэтэл эсэргээрээ ер нь хизээч онгойлгодгүй арын хаалга баг зэрэг онгорхой байсан байна. Энэ хаалгыг бараг ашигладгүй, бараг хан мэтэл үздэг байсан гин. Тэр хаалга онгорхой байгааг хараад аавд мууяр мэдрэгдэж болгоомжтойгоор төхөж очоод хаалгыг нээж үзжээ. Дотор нь ормогц байшин бүхэлдээ эмх замбраагүй байдалтай байсан байна. Хүүгийн хувцас эн тэн тарсан эд зүйлс шалан дээр хөвлөрсөн байлаа. Тэр удаанаар гол өрөөрөө алхаж орсон бөгөөд тэнд гэрэл асаалттай байв. Хятадын уламжлалт байшинд энэ өрөө нь төв хэсэгт байрладаг хамгийн том өрөө байдаг. Тэр өрөөнд ормогц аав нь амьдралдаа хизээж мартахгүй аимшигтай дүр зургийг харжээ. Өрөөний голд түүний хүү дүүшлэгдсэн байлаа. Хүү улаан даашин зөмсөн бүх бие нь олсоор хүлэгдсэн байсан бөгөөд хөлөнд нь том төмөр туухай зүгсэн байв. Гар нь дээш татагдан таазнаас дүүшлэгдсэн. Хажууд нь модон сандал түлхэгдэн унсан байлаа. 41 наснда арайхийн олсон ганц хүн аль хэдийн амьгүй болсон байв. Нүдний өмнө харагдсан тэр аимшигтай дүр зургийг хараад аав нь шалан дээр сун орилж уйлж эхэлжээ. Гэвч удалгүй ухаан орж одоо ингэж байж болохгүй гэж бодоод эхнэр лууга яаралтай залгаж мөн цагдаад мэдгдсэн байна. Цагдаа нар хэргийн газарт ирээд байшин бүхэлдэн шалгаж хүүгийн цогцыг шинжилгээнд явуулсан. Гэвч шалгалт гүнзгийрэх тусам хэрэг улам бүр хачирхалтай болж эхэлжээ. Хүү улаан даашин зөмсөн байсан боловч дотор нь бүрч сонин зүйл байсан нь илэрсэн. Тэр нь эмэгтэй хүний усны хувцас бөгөөд дотор нь хуурамч хөх байв. Түүнээс гадна тэр усны хувцсан дээр хатсан үрийн шингэний улмөр илэрсэн байна. Энэ нь зөвхөн эхлэл байсан бөгөөд үүнээс гадна илүү хачирхалтай зүйлс байсан юм. Хүүгийн духан дээр зүү мэт маш жижиг зүйлд хатгуулсан мэт сорив байсан бөгөөд гар болон биеийг нь хүлсэн олс яг л мэргэжлийн хүн хийсэн мэт маш нарийн олон давхар ороосон байв. Занглааны хэлбэр нэх онцгой байсан бөгөөд 12 удаа давхарлаж ороосон маш жигд нарийн хийцтэй байжээ. Шүүх шинжилгээний дүгнэлтээр үхлийн шалтгаан нь амьсгал богдол гэж гарсан байна. Гэхдээ эндээс нэг маш чухал зүйл илэрсэн нь түүний өмсөж байсан усны хувцсан дээрээс өөрийнх нь үрийн шингээ илэрсэн явдал байв. Цагдаа нар энэ бүх баримтыг нэгтгэхэд дараах дүгнэлтийг гаргасан байна. 13 настай энэ хүү өөрөө өөрийгөө ийм байдлаар хүлж таазнаас дүүжилж амьсгал богдон нас барсан гэж үзсэн юм. Гэвч энэ дүгнэлт олон хүний хувьд хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий хэцүү байв. Хүүгийн нас, байдал, орчны нөхцөл зэрэг нь хэтэрхий жигтэй байсан тул тосгоны хүмүүсийн дунд янз бүрийн зурхал тарж эхэлжээ. Улмаар энэ хэрэг улс даяар тархаж хэлэл мэдээллийн хэрэгслүүд ч олноороо анхаарч эхэлсэн байна. Мэргэжлийн хүн шиг занглаа, улаан даашинз, усны хувцас, духан дээрх сорив зэрэг ойлгомжгүй олон зүйл нийснээр хүмүүс янз бүрийн таамаг төшүүлж эхэлжээ. Хэдийгээр цагдаа нар албан ёсоор дүгнэлт гаргасан ч энэ нэрийг өнөөдрийн хүртэл маргаантай хэвээр үлдсэн. Энэ түүхийг сонсон хүмүүс ерөнхийдөө 3 хэсэгт хуваагддаг. Нэгдүгээрт мухар сүсэг, домог, шидийн зүйлд итгэдэг хүмүүс. Хоёрдугаарт энэ бол аллах байж магадгүй гэж үздэг хүмүүс. Гуравдугаарт цагдаагийн дүгнэлтийг зөв гэж үздэг хүмүүс. Үнэн дээр эдгээр 3 хувилбар бүгд бодит мэт санагдах баримтууд тухайн газарт байсан хүмүүсийг улам эргэлзүүлэхэд хүргэсэн юм. Цагдаа нар осол гэж дүгнсэн ч олон хүн үнийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэгвэл хэрэг гарсан өдөр юу болсон бэ? Улаан даашин зөмссөн хүүгийн хэрэг. Энэ бол Гуан Шижиний хэрэг юм. Гуан Шижийн Чунжинатын Банан дүүргийн нэгэн жижиг тосгонд төрж өссөн хүүхэд байв. Тэр орхигдсон хүүхэд англид багтдаг байсан. Энэ нь эцэг эх нь ажил хийхээр хот руу явж хүүхэд нь хөдөө ганцаараа үлддэг тохиолдлыг хэлдэг. Өөрөөр хэлбэл тэр эцэг эхээсээ тусдаа хөдөө ганцаараа амьдарч байсан гэсэн үг. Түүний аав ээж хоёр Чунжинатын Жамбэ дүүрэгт ажилладаг байсан бөгөөд ажлынхаа ойролцоо амьдардаг байжээ.
Гуан Шижийн амралтын өдрүүдээр ганцаараа автобусаар хот руу явж эцэг эхтэйгээ уулзаж дараа нь дахин хөдөө буцаж ирэн сургуульд явдаг байсан. Сургууль дээр нь түүнийг таньдаг хүүхдүүд Гуан Шижийн их дуугүй дотгошоо хүүхэд байсан гэж дурсдаг. Тэр хизээс сахилгуутаж анхаарал татсан үйлдэл хийдэггүй, бараг байхгүй юм шиг нам гүн байдаг байсан гэдэг. Найз нөхөд цөөтөж ойр дотны хідэн хүүхдүүдийн ярьснаар тэр аимшигын түүх сүнсний тухай ярианд их дуртай. Бараг мэддэхгүй аимшигын домог гэж байдгүй байсан гин. Тэр дотуур байртай сургууль сурдаг байсан тул ихэнх цагаа сургууль дээр өнгөрөөдөг. Амралтын өдрүүдээр эцэг эхтэрээ очдог байсан. Тиймээс хөдөөх байрш нь бараг ашиглагддаггүй. Хаяал тэр өөрөө эсвэл эцэг их нь ирэх үед хэрэглэгддэг байжээ. 10 дугаар сарын 24-ний амралтын өдөр Гуан Шижийн урдын адил хот руу явж гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөсөн. Тэд хамтдаа хооллож ярилцаж сайхан цагийг өнгөрөөжээ. Гэтэл тэр хоол идэж байхдаа эцэг ихтэй дараагийн 7 хоногт би энд ирэхгүй. Гэрээ удаан хугацаанд хооцоо орхисон болохоор дараагийн амралтаар хөдөө гэртээ ганцаараа бай гэж хэлсэн байна. Эцэг их нь түүний энэ хүсэлтийг зөвшөөрч дараагийн 7 хоногийн хэрэгцээний мөнгийг нөгөөд явуулжээ. Ингээд тэр 7 хоногт сургуультай явж дараагийн амралтын өдрөөр хөдөө ганцаараа байх ёстой болсон. Гэвч амралтын өдрийн дараа буюу 11-р сарын 1-нд тэр сургуультай ирсэнгүй. Анги удирдсан багш нь эрт шалгахдаа түүнийг байхгүй байгааг анзаараад ихэд гайхсан. Дотуур байранд амьдардаг хүүхэд гинэт алга болох нь ердийн зүйл биш байсан тул тэр даруй захиралд мэдэгдэж захирал нь эцэг эхрүүн залгасан байна. Гэвч тэр үед эцэг эх нь гар утас эвдэрсэн байсан тул дуудлагыг авч чадаагүй. Ингээд сургууль тэдэнтэй холбоо барьж чадалгүй өнгөрсөн. Дараагийн 7 хоног хүртэл хүү сургаггүй хэвээр байлаа. Амралтын өдөр болоход эцэг эх нь энэ удаа хүү маань ирэх ёстой гэж бодсон ч ирсэнгүй. Эцэг эх нь эвдэрсэн уцаа засаж холбоо барих боломжтой болсон үед сургууль дахин залгаагүй байв. Учир нь тэр үед сургууль дээр ханиа томуу их тархаж олон хүүхэд хичээл тасалж байсан тул багш нь магадгүй өвдсөн байх гэж бодоод орхисон байна. Ээж нь хүүгээ ирэх ёстой цаг аль хэдийн өнгөрсөн ч ирэхгүй байхаар хаалга руу байн гарч хүлээгээд л байсан. Утас руу залгахад дуудлага очиж байсан ч хүү огт авахгүй байв. 11-р сарын 5-нд эцэст нь аав нь өөрөө сургууль руу залгасан байна. Гэтэл багш нь бид ч гэсэн байн холбоо барих гэж оролцсон. Танаа хүү энэ 7 хоногт огт сургуультай ирээгүй гэж хэлжээ. Үүнийг сонссон аав нь маш их сандарч тэр даруй тосгон руу бутсан байна. Хүн сургуультай очоогүй бол хаана байж болох вэ гэж бодоход ганцхан газар байсан. Хөдөө байдаг байшин. Тэр байшин банаан дүүргийн донгчуухан суурьнд байрладаг маш аслагдсан хөгжөөгөө газар байв. Байшингууд хоорондоо зайтай, бараг тусгаарлагдсан орчинтай, манан ихтэй, агуу, аршаан ихтэй учраас эртнээс мухар сүсгийн яриа гардаг газар байсан гэдэг. Аав нь тэр байшинд ирээд хүүгийнхээ зохицыг олсны дараа энэ нэрийг уус даяар тархаж эхэлсэн юм. Хэргийн газрын наривчилсан байдлыг авч үзвэл байшингийн голд хамгийн том өрөө байрлаж хажуу талд нь жижиг өрөөнүүд байсан. Гуан Шижийн ихэвчлэн энэ гол өрөөнд унтдаг байжээ. Чухал нэг зүйл нь цорын ганц онгорхой байсан арын хаалга галт тогооны хэсэгт байрлаж байсан явдал юм. Аав наах цогцыг олж харах үед байшин дотор бүх зүйл эмх замбраагүй тарсан байв. Сурах бичиг, дэвтэр, цаг, гар утас, CD, мөн 2 ут бэлэн гомн байжээ. Сургуулийн цөөхөн дотор нь 32 яан үлдсэн байсан. Байшин хуучны хийцтэй байсан болохоор таазанд нь модон дам нуруу ил гарсан байжээ. Тэр дам нуруунд олс уяад хүүг тэндээс дүүжилсэн байсан. Хүүгийн хүлэн зүсэн төмөр туухай нилээд хүнд зүйл байсан бөгөөд доор нь ойролцоогоор 50 см гүнтэй жижиг нүх ухсан байв. Нүхний хажууд нэг модон сандал унсан байсан. Хүүгийн өмсөж байсан усны хувцас нь түүний үеэлэгчих байсан бөгөөд өөрийнх нь хувцас огт байгаагүй. Шүүх эмчийн дүгнэлтээр тэр цогцыг олдохоос өмнөх 48 цагийн дотор нас барсан гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл 11-р сарын 3 эсвэл 4-ний орчимд нас барсан байх магадлалтай. Аав нь байшинд орж ирэхээс өмнө л ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрсэн. Учир нь ер нь хизээш нээдгүй арын хаалга онгорхой байсан мөртлөө урд болон хажуугийн хаалга бүгд төгжээтэй байсан. Тэр арын хаалгыг бүр модон хавтангаар хааж дээрээс нь төмрөөр бэхэлж бараг ашигладгүй байсан гэдэг. Гэтэл тэр өдөр тэдгээр хаалтыг бүгдийг нь хажууд нь цэгцтэй тавьчихсан. Хаалга нь бараг онгорхой байсан байлаа. Цагдаа нар анх мөрдөн шалгалтын явцад бүх мэдээллийг олон нийтэд дэлгээгүй.
Тиймээс хүмүүс улам их сонирхож 13 настай хүүхэд яаж ганцаараа ийм зүйл хийж чадсан юм бэ гэж асууж эхэлсэн. Хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сонирхол улам нэмэгдэж байсан ч цагдаа нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Тэр үед Хятадын томоохон онлайн сайтууд дээр энэ хэргийг янз бүрээр тайлбарласан нийтлүүд гарч эхэлсэн. Зарим нь бүр энэ хэргийг мухар сүсгийн зан үйлтэй холбож тайлбарласан байна. Тухайлбал улаан хувцсан сүнсийг тараах, төмөр жинэн сүнсийг барих, духны сорвин сүнсийг хуваах зан үйл гэх мэт тайлбарт гарч ирсэн. Мөн хүүгийн нас барсан өдөр цаг хугацаа хүртэл зориудаар тааруулсан байж магадгүй гэж үзсэн хүмүүс байв. Гэхдээ эдгээр нь бодит баримтад суурилсан зүйл биш. Харин хүмүүсийн айдас төсөөллөс үүдэлтэй таамаг байлаа. Одоо бодит мөрдөн шалгалтын дүгнэлтээр үндэслэн тайлбарлая. Энэ хэрэг дээр хүмүүсийн хамгийн их ойлгохгүй байсан зүйл бол хүү өөрийгөө ийм нарийн төвөгтэй байдлаар яаж хүлж чадсан юм бэ гэдэг асуудал байсан. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар энэ төрлийн зангилаа нь бодит байдал дээр боломжтой тодорхой техник ашигладаг зангилаа байсан байна. Үнэн дээр зарим хүмүүс туршилтаар яг ийм байдлаар өөрийгөө хүлж чадсан тохиолдож байсан. Цагдаа нар энэ хэргийг зүгээр нэг өнгөцгөн хаагаагүй. Гэр бүлийн хүсэлтээр олон удаа нэмэлт шалгалт хийж сургуулийн багш, найз нөхөд, хамаатан садантай нь ярилцах авч боломжит бүх хувилбарыг шалгажээ. Гэвч гадны оролцоог батлах ямар ч нотлохоо олдоогүй. Мөн хүмүүсийн ярьдаг байсан духан дээрх зүүнний мөр бодит байдал дээр байгаагүй дараа нь тогтоогдсон. Энэ нь зүүгээр хатгсан нүх биш, харин аль хэдийн эдгэрч эхэлсэн жижиг шалбархай байв. Түүнчлэн хэргийн газраас ямар нэгэн зүү тариур олдоогүй. Цагдаа нар яагаад бүх мэдээллийг ил тод зарлаагүй вэ гэвэл талигаач насан туршаагүй мөн үхлийн шалтгаан нь нийгмийн хувьд эмзэг сэдв байсан учраас мэдээллийг хязгаарласан байна. Дараа нь энэ хэрэг дээр үндэслэн шинжилгээний өгүүлэл гарч зогтсны байдал, олсны зангилаа, орчны нөхцөл зэрэг бүх зүйл маш наривчлан тайлбарлагдсан. Энэ өгүүлэл гарсны дараа интернетэд тархсан олон зурхал худал болох нь тодорхой болжээ. Жишээлбэл гарын зангилаа нь өөрөө өөрийгөө хүлж болох байрлал байсан. Мөн хувцсан дээр илэрсэн үрийн шингэн нь заавал бэлгийн дур хүслээс үүдэлтэй биш. Харин амьсгал богдлын үед үүсдэг биологийн рефлекс байж болохыг тайлбарласан байдаг. Мөн түүний эмэгтэй хувцас өмсөн шалтгааны талаар эцэг эх нь өмнө нь ийм сонирхолтой байсан гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ нь гинтийн зүйл биш байжээ. Эцсийн байдлаар байшинд гадны хүн нэвтэрсэн уулмөр байгаагүй. Хаалгуу дотроосоо түгжээтэй байсан. Олсны уулмөр өмнө нь ч байсан. Санал нь өөрийгөө аврах хэрэгсэл байсан. Үхлийн шалтгаан амьсгал богдол байсан. Эдгээр баримтууд дээр үндэслэн цагдаа нар энэ хэргийг ослын үхэл гэж дүгнжээ. Гэсэн ч олон хүн энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрдгүй хэвээр байна. Учир нь энэ хэрэг хэтэрхий жигтэй, хэтэрхий аимшигтай байсан. 13 настай хүүхэд ганцаараа ийм нарийн төвөгтэй байдлаар өөрийгөө хүлж амьсгал богдож нас барсан гэдэг нь логикоор боломжтой ч сэтгэл зүйн хувьд хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү зүйл юм. Тиймээс хүмүүс өөр тайлбар хайж аллах эсвэл бүр мухар сүсгийн зан үйл байсан гэж үзэх нь элбэг байдаг. Гэвч бодит байдал заримдаа бидний төсөөлснөөс илүү хачин, илүү аимшигтай байдаг. Эцэст нь энэ хэрэг бидэнд нэг чухал зүйлийг сануулдаг. Хяналтгүй ганцаардсан орчинд өсч буй хүүхдүүд ямар ч эрсдэлд өртөж болдог. Тэд сониуц зангаасаа болж аюултай зүйлсийг туршиж үзэх магадaltaй. Гуан шижинний хэрэг бол зүгээр нэг нууцлаг үхэл биш. Энэ бол магадгүй ганцаардал, анхаарал дутмаг байдал, буруу туршилтын эмгэнэл төгсгөл юм. Энэ хэрэг үнэхээр осол байсан уу? Эсвэл өөр хэн нэгэн оролцсон уу? Эсвэл бидний ойлгож чадахгүй өөр зүйл байсан уу? Энэ асуултын хариулт өнөөдөр ч тодорхойгүй хэвээр байна. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусаж байна. Та бүхэн дараагийн бичлэгээ үзхийг хүсвэл лайк, сабаа заавал дараад өгөөрэй.